гол нь эдрүүцээд энэ нөгөө нэг 100 юу чинь саяын зээлч сайдын батлагдсан төсвөөс их усүрийг нэмэгдүүлэх гэдэг юм л та. Тэгэхээр таны хэлсэнтэй яг нийлж байгаа юу те? За тэгээд эдрүүц сайдын хувьд бол бас саяхан дөнгөж саяхан ажиллаа авсан. Мөн одоо сайдын ажиллаа авч сайдын зөвлөхийг бас та томилуулсан билээ. Тэгэхээр одоо таны сайдын зөвлөхөөр томилогдсон болорчлон гэд энэ хүн өнөөдөр яг хүнс үдээчгүй хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх хийх ийм одоо эрх зүйн чадвар ашиг сонирхлын зөрчилд дахиж одоо өртөхгүй байх ийм хэмжээний зөвлөхийг та сонгож авч чадсан уу? Урд нь одоо сайдаар ажиллахдаа, урд нь гишүүнээр ажиллаж байхдаа жижиг дунд үйлдвэрийн зээл, малын одоо өхрийн нөгөө эмэг энэ гэсэн 6 номер цайд хариулъя. За зээлийн их усүрийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд 130 тэрбумаа бид нар 200 болгож их усүрээ нэмэгдүүлээд үүнд шаардлагадах татаасын асуудлыг салбарын сайдын хувьд одоо шийдвэрлээд салбар доторынхоо багцаас ингээд шийдвэрлээд ингээд явж байгаа. Харин одоо түгээлтийг хурдлуулах тэр суманд ногоо тарьж байгаа тэр хүмүүст очих. Тэгээ ногоо газар тариалангийн салбарынхан бол олон зүйлүүдийг ярьж байгаа нь зөвхөн одоо төвийн бүс биш. Жишээ нь одоо Сүхбаатар аймаг дээр тариаланчдын ногоочдын одоо холбоо байгуулагдж байгаа жишээтэй увсын одоо баруун түрүүн хавцаа бас олон тариаланчид байна гэдэг. Ингээд энэ тал руу